Минь шүү манайхаа. Ингээд чимээгөө байж чадахгүй. Ингээд одоо би энэ Монгол улсад энэ цаазын ял гэдэг юмыг одоо нэг яаралтай сэргээгээч гээд шүүлүүлж байгаа. Аргаа барсан даа иргэн чинь ингэж шүүлүүлж байгаа шүү дээ. Аргаа барсан даа. Цаашдаа нэрийдэл болсон хүүхэд залуучуудыг октодыг хүчин зэрэг гаж донтон алуурч амнаас нь алдахгүй байхаас урдсан сэргийлэх талаар би энэ талаар ярьж байгаа. Одоо мөн өөхөл нөгөө нэг хэлбэрээр сайхан бэлгийн сугны ус, олигорчдын сугны ус болсон барууны либерал үзэлтэй арга үлэмнүүд хуцж игэлж соочлоор. Зүгээр тэр ануудын тэр игтэр гэдэг хар нохон гөлөг минь ой. Зүгээр нэр уусаа шууд хараад хэлжээрэй гөлөг минь заяа. Удлаагаасаа бити ингэдэг юм уу? Хошнох шиг хачаа хачийн бити яриад байгаа заяа ой. За тэр игээд постлжээ. За энэ цаазын ялмалыг сэргээгээд ингээд янз янзын юм яриад байгаа энэ навчнуудыг сайн шалах ёстой шүү. Оросын тагнууд магнуул гэхэд юу хуцаад байгаа юм бэ? Пиццаа минь ой. Бүхэд бүтэн банкыг дампууруулж өгчөөд хар пиццаа минь чи одоо чиний би чамшиг пиццаа минь лайваараа би надад $1 зуглуулаач $10 зуглуулаач би тэдэн тэрбум доллар зуглуулъя эдийн засаг аврыг гэж би чамшиг гэж үлээхгүй заяа банкны лөөрч минь заяа ой. Тэр инхтэргээд лөөрчөнд хүртэл ширлээд өгөөрэй. Тэст орон гарan пиццаа тэр. Өнөөдөр энэ нийгэмд энэ аимшигтай гэмт хэрэг гараад байна, аллаг амир байна, энэ хүчирхийлэгч нар амир байна, бага насны хүүхдийг хүчнээд байна. Энэ бүгдийг дасан зогсоохын төлөө Монгол улс хуулийнхын ялын бодлогонд чанга байх ёстой үстэй ер нь. Ялын бодлого нь чанга байжж аргаар бол би Монгол улсын иргэдэгч би одоо өөрийнхөө пэйж хаягнаас одоо энэ Монгол улсад цаазын ялыг нэг даруй сэргээж өгөөч. Энэ олон улсын грек каноч нэрээ татаач гэж аргаа барсан аав хүн тэмцэж хүнийхээ хувьд Монгол улсын иргэнийхээ хувьд биш өгүүлж байгаа. Тэгэхээр ингээд намайг энэ либералуудын санаа бүр амар заяа. Энэ Монгол улсад ингээд зөв хууль баталчихъя. Энэ Монгол улс сайн сайхан болчихъя. Энэ нэрүүгийн хуульд өөрчлөлт оруулчихъя гэд би зүгээр гимгүү байгаа хүмүүсийг цаалаач, алаач, хядаач гэд би тийм аимшиг юм би сэтэж гаргаж би нэхэд байгаа могтоосоо биш. Өнөөдөр энэ гэмт хэрэг аллах хрээс хэтэрсэн бага насны хүүхдийг хүчилж जैन одоо тэр зам өдөд яасан байх нь хүчингийн хэргийг бага насны хүүхдийг хүчилсэн гэмт хэргийг гаргаж ирсэн мөрдөх залуу өнөөдөр өөрөө ялалж болцсон ингэж явж байгаа жишээний энэ гажууд энэ хуулийн гаж энэ прокурорын байгууллагын гажуудыг шүүмжлэн яагаад би шүүмжлэхгүй би нийгмээ аврахын төлөө шүүмжилж байгаа. Мянган бяцхан зүрхүүд, мянган ээжүүд, мянган охид бүсгүүчүүдийг энэ муусан гаж томтон хулгайчид битгий яхад бодлоолаасаа гэсэн төлөө би энэ Монгол улсад хуулийнхаа ялын бодлогыг чангалаад өгөөч. Одоо тэгж байгаа. Намайг хэлж байгаа байхгүй юу ахын дүүсээ манайгаа шеэрлэдэг. Тэрийг төртөнд хүртэл шеэрлэдэг. Намайг хэлж байгаа. Зарим энэ лайв хийгээд байгаа энэ гарууд нь одоо энэ цаазын ялыг одоо ингээд нэхэд байгаа энэ нөхдүүд бол хүн биш аратангууд гинэ. Би хүн алаад байгаа энэ алуурч чинь тэгээд зүгээр юм уу? Новш минь ой бүхэл бүтэн банк дампууруулчаа чи шүүхөө зээл авсан. Одоо чи Монгол улсын иргэн жухнагийн хөрсөх гэдэг хүнтэй өссөн хонцонтой юм шиг дайрдаг. Новш минь чамд төж Монгол улсын иргэн жухнагийн хөрсгийг дормжлох эрх байхгүй заа юм уу? Барууны либерал үзэлтэн байна. Хог шаар минь тэр ихтэргэд хог шаар дэжээ. Тэр хог шаарын ярьсан та нар постыг фэйсбүүк хараад үзээрэй. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг бол Монголын хамгийн мундаг ерөнхий сайд гинэ. Энэ Монгол ардын намын алуурч нам хэсэг хэрэг хүлээлгэж байгаамаа гэд хуцж шүү. Ийм хүмүүс хамгийн хортой шүү. Тэр яасан байх нь өглөө босч ирэл дандаа өгдөөгөр барууны либерал Америкийг шүтэн биширсэн тийм үү? Чөлөөд эдийн засаг масаг гэж ерөөсөө ингэж эжин цаад утгаараа ерөөсөө одоо Монгол улсын үйлдвэр үйлчилгээ том заводуудыг хурдан хувьчлаад авъя гэсэн зорилгыг дэвтрүүлж байгаа хүн байхгүй юу наад чи. Наа чи тийм сайнтай өөдөр тэнийг хүйтэн байшинд амьдраад байгаа могтоосоо биш штэ. Наа чи өөрөө барууны либерал үзэлтэй. Би өнөөдөр Монгол улсын иргэнийхээ дуу хоолой болж явдаг иргэнийхээ хувьд яагаад нийгэм шигүүлүүлж болтгүй? Энэ эрүүгийн гэмт хэрэгтэн, энэ алуурчин, энэ гаж домтонгууд, энэ сэтгцийн өөрчлөлтөй бага насны хүүхдийг хүчинтдэг, энэ заван охид хүүхнүүдийг бузралдаг, энэ новшлуудыг ерөөсөө ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь 20 ял буюу 20-с 20, 30, 40 жил, 40-с 50 жилийн ялын сангастай болгож өгөөч гэдгийг төлөө би өнөөдөр шүүдүүлж байгаа. Одоо тэгэл намайг харлуулад, намайг доромжлоод пост оруулж байгаа. Зүгээр зоригтой миний нэр гэж намайг иргэн гандамар гэдгийг заяа. Намайг Эрдэнэтийн төмөө гэдгийг тэр ихтэр гэдэг юм гөлөг мөн заяа.
Зүгээр чи нэртэй устайгаан чи зарлаа явчих. Өнөөдөр иргэд чинь яагаад өнөөдөр бид ийм хүсэж байна? Яагаад ийм шаарч байна? Би яагаад Монгол улсыг гэж ухнаагийн өрсөд хандаж ирээл оруулж байна? Энэ бүхний цаана айдас хүйзэл нийгэм дэндүү харгас байгаа учраас би цаашдынхаа ирээдүйн улсын бяцхан зүрхүүд ээжүүдийн октоодынхаа хамгаалахын төлөө би өнөөдөр ингэж шүгд үлээж байгаа. Өнөөдөр хүний эрхийг онцолж ярьдаг. Дэлхийн нийтэд 1 номерын хүний эрхийг онцолдог Америкийн нэгдсэн улсад 120 130 жилийн хорих ялтай. Цаасан ялтай. Өнөөдөр бид нар нялх бяцхан зүрхүүдийг хүчирхийлж, нялх бяцхан октоодыг амь насыг хөнөөж байгаа алуурчлыг бид хоёр нүдэрээ харж, хоёр чихээрээ бид сонсож байгаа. Одоо энэ хуулиндаа өөрчлөлт оруулж, эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж энэ бүгдээ тасан зогсоохгүй бол энэ төрлийн гэмт хэрэг зогсохгүй байна гэдгийн төлөө би санаа зовоод хүн болгон надтай адилхан санаа зовж байгаа. Хүн болгон надтай одоо миний лайвыг үзэж 20 гаруй иргэн байна. Бүгдээрээ 5 ширлээд өчөж манайхаа гүйж байна. Гандамрахын ширлэх байдаг. Би тэсэ барууны хил либрадууд шиг би янз бүрийн дансаа тавиад одоо өнөөдөр надад нэг 10 доллар нэг Монгол улсын иргэн 10 доллар яачих тэрийгээд 3 сая хэдэн зугаар үржүүлээд 40 мянган тэрбум доллар болж байна. Би ийм долларыг чөлөө зацаад эдийн засаг масаг гэд энэ зүгээр тарих угаасан барууны либрадууд байгаа байхгүй юу? Энэ нэгтэр мөнгөтэйгээр энэ хогийн шарууд Монгол улсын засгийн газар явуулж ажиллагаа. Би бол улсын орны засгийн газар тогтой байгаасай. Улс орны засгийн газар доктортой байгаасаа, улс орн сайхан байгаасаа, хурдан төргөн хөгжөөсөө, сайн сайхан бодоосоо гэсэн бодол зүртэл байж идэг. Энэ либералууд гэдэг чинь ерөөсөө айгүй заван балиар бохор усууд байдаг байхгүй юу? Дандаа ямиг дандаа хэртэй хэдэр халтан давандар доллараар боддог болцоо. Нэг Монгол улсын иргэн надад 10 доллар өгөөч гэнэ юу гэнэ вэ? Тэгснэ тэрийг үржүүлээд 3 сая 600 үржингуудаа хэдэн тэрбум доллар гэсэн амар их мөнгө гарч ирсэн. Би инх юм чөлөөт эдийн засгийг Монгол улсыг өөр болгох нь би ерөнхийдөө сонгуульд нэр дэвшин ч шиг юу дураараа хуцаад байгаа юм бэ? Шүүх хөдөлшний байгууллага 2020-д ял эдэлсэн ялтан өнөөдөр яахлаараа Монгол улсын иргэншилж нэр дэвшдэг. Бити хуцаад заяа өдөр их төргээд балаа пицтаа мэн ой. Өнөөдөр энэ цаасан ял гэдэг имийг би яагаад яриад байгаа? Яагаад Монгол улс цаасан ял хэрэгтэй гэдэг байгаа? Энийг одоо би дурсчгаа бодож Монгол улсын хууль зүйн дотоод иргэн сайд бэ хоёр одоо энэ Монгол улсын өнөөгийн байдал энэ авилга хэл гаваад авилга албан тушаалыг ирээд энэ цаасан ял бол байх ёстой байна гэд тэр хүн өөрөө бооссон байгаа. Би хууль зүйн сайдаа дэмжиж байгаа. Энэ бүгд за манайхаа нэг иргэн маань 10 шидэд өгчөж гууж өгөө гандамрах нь үнэхээр энэ хаяг явахгүй байгаа болохоор олон дүмэндээ ярьж хэлж ойлгуулахгүй болохгүй байхгүй дутуу дулмыг ойлгож байна. За тэр хүнийг бол зарим иргэд юу гэж өгвөл өөрөөдөө шороо орондороо хилмэдэд авсан хүн байна. Банк макад янз бүр болсон хүн байна. Өөрхий энэ хүн сайн хүн байна гэсэн ойлголтыг төрүүлж өнөөдөр хүн өргөдүүлж амьдрах шалтгаан үгүй. Би эсвэл би баян шиг нийтийн байранд амьдардаг. Миний амьдрал бол тэгтээ цогц яг хивийн би сайхан хоолоо хийж идэж гэж дулаахан амьдарч байна. Байрандаа байна байж байна. Сүүлийн үед тань угаар гэдэг юм энэ жил арилсан байна. Энэ утаа гэдэг юм 30% буурч бүрэн арилаагүй 30% багассан байна. Одоо бүр цаашдаа 100% бодоосоо ядаж бидний үлдж байгаа үр хүүхдэд маань цэнгийг агаар сайхан эрүүл эко орчинд өнөөдөр өсөж төрчих ёстой байхгүй юу гэдгийг би бодож байгаа. Гэхдээ айгүй сонирхол юм цагнаа тагнуулынхан Орсын тагнуул банк Орос ахын дүүсийг энэ муудаад байгаа энэ хогийн шааруудаа биднийг өөр ингэ тайван амьдрах биднийг ийм өргөн удам газруутай байх биднийг ийм их баялагтай байхад хин гар бийж бидний тусгаар тогтнолыг олж гисэн Орос ахын дүүсээс хизээч бид нүрээ буруулж болохгүй. Өнөөдөр Орос ахын дүүсийг муудаад байгаа улсууд чинь ерөөсөө яг энэ либерал үзэлтэн элбэгдээ сайхан бэлгийн хэзээ сугны өслүүд өнөөдөр ийм ярьж байгаа штэ. Өнөөдөр Орос ахын дүүсэд бид нүрээ буруулах ямар ч боломжгүй. Үеийн үед 100 хэдэн жилийн настай энэ инх тайвны гэрээ, наримдлын гэрээг бид өнөөдөр муулах хэрэг байхгүй. Тийм бистэй ахын дүүсээ та бүгдсэн эрүүгийн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг яалтаа оруулаач гэж та бүгдсэн шаардж явал бүгдээрээ 5 ширжиж манайхаа. 5 ширжиж ахын дүүсээ. Үнэхээр энэ эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад бага насны хүүхдийг хүчиндэг тийм үү? Онц төсгөөр хүний амь насыг хөнөөх тийм үү? Санаатаагаар бүлгэлэн хүний амь насыг хөнөөх, эдгээр зүү залтанд бүх насаараа хорих ял.
15 жилийн гяндан 25 жилийн онцгой шоронгийн дэлгэндээ 20 ангид гээд ялын бодгийн тултал өгөөд байгаад энэ ямар ч тийм зарилэг магадлан ажлын хоног моног гэж иймэрхүү гаж томтонгуудын зүйл залтанд байх ёсгүй байхгүй юу? Ингэж байж өндөр хуулийн тогтолцоо гэдэг юм гарч иж өнөөдөр энэ асуудлыг ногчин дарна. Магадгүй өнөөдөр Хантамар гэдэг хүний лайвыг 18 хүн үзээд 20 хүн үзээд нэг 40 хүн үзээд байгаа боловч цаанаа маш олон хүн үзсэн байдаг. Одоо та нар маань ингээд яг энэ залуу юуны төлөө яриад байна? Миний тэмцэл бол цаг үргэлж үнний дуу хоолой болж нийтийн эрх ашийн төлөө тэмцэл байдгийг. Тэгээ цаг үргэлж миний тэмцэл ялтаар улаан тоогоо мандуулж байгаа. Би Монгол улсад захин мөрөдөд одоомыг давсан зогсоохын төлөө 300 гаруй хоног тэмцэж Монгол улсын одоо Монгол улсын хурлын дарга, Монгол ардын намын дарга, Нэм ослын учрал гэдэг залуу манлайлагч шүгүүлүүлж энэ хуулийг батлуулж чадсан. Өнөөдөр тэгээ яах ёстой? Энэ гэмт хэрэгтэн хаж тунтан энэ алуусад үр хүүхдүүдэд ингээд хүчндүүлээд хүчирхийлээд амь насын тамийн тогоонд амь насын хөнөөлгөөд айл гэр бүлээрээ өдөр ингээд гашуун зовлон амсаад бид нар очиж талбай дээр очиж зул асаагаад ингээд явах юм уу цаашдаа? Энэ тогтолцоог бол бүрэн гүйцэд халнаа. Энэ 2026-д Гантамрын миний бие тэмцэл бол Байгалийн баялаг болсон баялагын сангийн хуулийн эрхийг шахаж шаардна. Ухаан одог одоо төрөлтөө аавна, цагаан суврага төрөлтөө аавна. Энэ эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол өдөр шингүй шахаж шаардна. Одоо болохгүй засгийн газрын ордын баруун талын хадган дээр гарч лоосонгоо бариад сууя. Тэмцэх ёстой. Дуурах ёстой. Өнөөдөр миний тэмцэж дуурж байгаа дуу хоолойг та бүгд маань сэтгэлийн жигүүрөө та нар маань 20 30 30 40 50 гөрөвд ингээд нэг иргэн маань шеэрлээд явах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр яагаад Монгол улсад ийм аимшиг гэмтэргээд байгаа? Энэ эрүүгийн хуулийнх нь нэмэлт өөрчлөлт нь эрүүгийн хуулийнх нь зүйл заалт нь бага байна. Хүн алсан гэмт хэрэгдэнгүү чи 20 жилийн ял аваад 10 хэдэн жил суугаад гарч ирээд байна. Энэ тогтолцоог халахын төлөө бид хуулийн ялын бодлогыг асар өндөр хатуу байлгаж тийм үү? Тэгж байж өнөөдөр нийгмийг энэ гаж томтон энэ алуурчин энэ түүлэгчийн хогийн хулгайчдаас цэвэрлэх ёстой байхгүй бид нар өнөөдөр. Өнөөдөр тэр Энхтер гэдэг хүний амнаас юу яаж байна? Чөлөөт эдийн засаг гэж ярьж байна. Энэ Монгол улсын Монгол ардын нам одоо муу сайн төр засаг барьж байгаа Монгол ардын нам тийм биз дээ. Энэ альсан нам сөрөг хүчин хийгээд данхаагаад явах болов гэж харж байгаа. Альсан намыг ерөөсөө хэн удирж байгааг бол альсан намыг захигийн хэлбэгдэж Америкийн нэгдсэн улсаас удирдах байна. Одоо либерал үзлэгүүд нь цаг үргэлж Монголын ард түмний дарчилгаа угааж өөр тийш нь хазаалах гэж ерөөсөө бодлогыг өөр тийш нь болгох гэж энэ Монгол ардын намын энэ засгийн газрын хийж байгаа үйл ажиллагааг цаг үргэлж буруу шааждаг. Цаг үргэлж бид энэ намыг одоо алуурчин түүлэгчин янз бүрээр ард түмэнд ингэж тархинд шингээрлэхийн төлөө өнөөдөр энэ навшид хичээж байгаа. Энэ яг хичээж байгаа. Энэ ерөөсөө 2027-д Монгол улсын ерөнхийлөгч альсан намаас хүн болоосаа 2028-д Монгол альсан нам ядаж тийм үү? Монголын төрийг гартаа авах гэсэн зүгээр л шунал сэтгэлийнхээ жигүүрт хөтлөгдсөн байгаа хэдэн авилгач чулгаас нарыг үг. Өнөөдөр та нар харж байна уу? Энэ альсан намын улсын хурлын гишүүн гэдэг энэ этгээдүүдийн амнаас тийм үү? Сөрөг хүчин болсон этгээдүүдийн амнаас эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулъя. Энэ төрлийн гэмт хэрэг амар байна. Иргэд амь насаа халдж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж байна. Шороонд болж байна. Жорлон шидэд хайж байна. Мөчтөө давж байна. Амь насын нэгжээ тэгж байна. Шкафд хийж байна. Энэ бүгдийн талаар хамгийн их ярьж, хамгийн их шүглүүлдэг улсууд чинь энэ улсын хурлын гишүүд юм байгаа. Нэгэн ч огтоосоо дуурдаггүй. За манайхаа нэг 10 ширэлжэж гуйж ийн Гандамрахаа. Ингэжээд нэг цаанаас нь нэг миний чинь лайвыг репорт болоо гэхдээ юм чинь нөгөө либералууд чинь олон тороолоод орж ирээд хэдэн талаас нь зэрэг репорт хийгээд тэгээд миний аяг шууд юучгүй болчдөг аахгүй юу? Энэ уурлаад одоо уурж ийн гас нэг тороол орчихсон уурж байна. Том том муухай заваа хүний төрөстэй том том толгой шиг юм явуулаад уурж ийн. Та нар уурлах юм байхгүй. Заа Гандамар ахын цаг үргэж та нарт яг үннийг хэлэн заяа. Номчнууд минь заа та нарын тийм хоёргүй сэтгэлтэй та нарын тэр бодж байгаа бодлого та нарын тэр барууны либералуудын бодлого энэ Монгол улсын засгийн газар улсын хурлын энэ Монголын төрийн үйл ажиллагааг та нар гацаах энэ төрийн үйл ажиллагааг ерөөсө эсрэгээр нь дандаа ухуулах хийж байгаа гадны хар хог шаар хар хөлнүүд واخгүй та нар. Тийм бичтэй манайхаа ингэ над шиг яг ил тод үнийг нь хэлчих байл та. Борч гисэн гэрмэн гэдэг шиг одоо би гэртэл баян садгалсан сайхан байдаг. Аз жаргалтай. Хүн өөрийнхөө амьдралгаа аз жаргалд өөрөө л аз жаргалтай байх хэрэгтэй. Тэс өөрөө л хин нэгэн миний амьдрал огтоосоо
нөлөөлөхгүй. Үтэж ярьж байгаа Америк юуг нөө Орос одоо энэ цаац мааз гэж яриад байгаа хуулиа чангал мангал гэж цаацын ялмаа гэж яриад байгаа сэргээгээд байгаа энэ нөхдөл чи ерөөсөө Оросын тагнол магнол гэж. Үгүй тэгээд аллал хятад байж юм уу? Ингээд шудраг бос нийгэмд ингээд байгаад ах юм уу? Аргаа бараад эрүүгийн мөрдөх залуу би тэр залуу харин миний лайвыг үзээд хов чадар орж ирээрэ. Чамтай хамт би лайв хиймээр байна. Тэр замын үеийн прокурор 11 настай бяцхан охиныг хүчиг хийсэн гэмт хэрэгтэнгүүдийн хэргийг мөрдөж ажлаа хийгээд прокурор ялцаатай явуулан гут нь авчиад тэр эвлэрлийн гинөө юу зоочлын гинөө тэгж ирэнгуудаа хэргийг нэж хэрэггүй болсон юм яач тэгээд тэр залууг одоо сүлд өөрийг нь ялчаад татчихсан ажлаасаа халагдсан ингээ охин явж байгаа нэг мөрдөн байж залуу байна. Тэг бид сэтгүүлч тэр шинээгээд эмгтэй бүсгүүд хэлмээр байгаа би одоо болж заяа битгий ингээ тэр амь 16 настай амь алдсан бяцхан охины ээж отгон дээр битгий дарамт үзүүлээд янз бүр болоод бай. Хөрх юм аргаа бараад пост бичсэн тэр постыг хараад үнэхээр элэг эмтэрч идэв штэ. Ямар хэрэгтэй та нар хөөе. Гэтэ би Монгол улсын иргэний хувьд Монгол улсын шүүхийн шийдвэрийг ямар ч сан энэ дав залдах шатны шүүх улсын дээд шүүхийн шийдвэрийг бол заавал харна. Ер нь эрүүгийн үйлдэл нэмэлт өөрчлөлт оруулаад ялын бодлогын тултал өгөөд ингээд байгаад моосаа гаж тунтан алууч чинь ядаж бидний дунд амьдрахгүй штэ. Тийм биз дээ ахын дүүсээ. Өнөөдөр бүгд амд хятад татварчдад одоо хүн амаараа дэлхийд тэргүүлдэг болсоор өнөөдөр цаазын ялтай. Маш олон жилийн ялтай. Ялын бодлого нь өндөр байжээж энэ эрүүгийн хуулийг нэмэлт өөрч ялын бодлого нь өндөр байжээж энэ төрлийн гэмтрийг багаснаа гэдэг олон улсын тэр ботсон тэр төлөвлөгөө байна штэ. Энийг одоо биелүүлчихэд яагаад болохгүй вэ? Энийг гүйцэтгэхэд өнөөдөр улсын хурлын гишүүд дуурж явах ёстой байдал чинь дуурахгүй. Манай улсын хурлын эмгтэй гишүүд айл үжээ гарч ирээд гүн эмзэгэл гарч ирээд шүүхийн хуралтай нь очих болохгүй бас очих юм бол бас тэгээд шүүхэд нөлөөсөн гэж янз янз юм ярина. Талбай дээр өөрснөө санаачлал цул асаагаад ингээд энэ гашуудаад ингээд явах ёстой ч хүн чанарын үүднээс л болно. Гарч ирэхгүй. Тэр улсын хурлын гишүүдийн баталж байгаа хуулийг та нар хараад байгаарай. Өөр хүний эсийг юу нэ одоо тэр чинь жишээ нь миний ихнэр байлаа гэдэг өөр хүнтэй явуулдаг хүүхдээ болох юм бол тэр хүүхдийг би одоо аав нь гэж хүлээж авах ёстой хууль батлна гэдээ ингээд солиороо суучих штэ. Солиот юм уу? Энэ улсын хурлын дараа нэм улсын учрал харин ингээд аймаг төвдөр яваад сайн байна. Ард түмнийхээ иргэдийн амьдралтай танилцаад байна. Үг дууг нь сонсоод байна. Ийм л байх ёстой. Мандатлагч хүн гэдэг нь ийм л байх ёстой. Мандатлагч хүн ийм л байх ёстой байхгүй юу? Мандатлагч хүн ерөөсөө ийм байгаад ард түмнийхээ зовлон ойлгодог яг ард түмэнтэйгээ тулж ажиллах ёстой байхгүй юу? Үнэхээр. Би маш олон өдөр ирээд ороод маш олон өдөр ингээд лайв хийгээд тэтгэврийн хөгжүүлэхээ энэ заваа энэ баядар хаалт болсон энэ заваа батлан дагч гэдэг юм а болооч гээд шүгэл үлээсэн. Улсын хурлын даргын чихэнд татсан бололтой. Ямар ч тэтгэврийн энэ асуудыг ямар ч 10 жилээс өмнө асуудыг шийдэж уулна. Энэ цагаан ногоон сараас өмнө учрал даргаа энэ ядаж энэ тэтгэврийн зээлийг одоо ингээд сая 500 мянга болгох одоо эдийн засаг мөнгө нь байдгүй маа зоос нь энэ засгийн газар байхгүй маа гэхэд тэр чинь ойлгоно. Одоо эдийн засаг хүнд байгаа ойлгож байгаа. Нэг яралтай тэр батлан далд гэдэг энэ тэтгэврийн хөгжүүлийг хаалтлаад байгаа энэ аимшигын заваан дарамт шахалтыг үгүй болгоод өгөөч гэж ард түмний төлөөлөл болж явдаг иргэнийхээ хувьд би таны байбар чадалтууд бичсэн штэ. Та энэ хүслийн мань биелүүлд олон 100 ахмадуудын нэг тэнэлгээд өгөөч гэдгийг ингээд дахин гуймаар байгаа. Яг үнэн гэлгээ тэгэл үнний дуу олоо болоод ингээд яг нийгмийн болохгүй гажуудыг засыг гэдгийн төлөөд би шүгэл үзэж байгаа. Би ямар гууж мэрэгчтэй биш. Би бол боловсрол нэмтэн штэ гандан марган үнэнгээл хэлсэн. Би 8 дугаар төгссөн, Темс төгссөн. Ийм л боловсролтой хүн. Би тийм амар хууль мөл тогтоож могтоож хуулийн сургууль Монгол төгссөн худал нүнэн диплом авчаад би ус төр хийгээд яваад байгаа юм огтосоо биш. Өнгөө ахгүй юу? Өнгөө над чихэн улс төрд онжиж юу байх вэ? Зүгээр ард түмний төлөөлөл болоод
Төмөө олдгийн итгэлийг даагаад шүгэл үлээгээд нийгмийн болохгүй бүтэхгүй гэсэн энэ гажуудыг засахын төлөө тэмцэх нь хамгийн зөв юм а гэдэг жанжин шугамаа хизээж алдахгүй явж байгаа. Хизээдэж алдахгүй угаасаа. Би одоо дотроо боддгийм л да, Монгол улсын иргэн чухнагийн өрсөх ерөнхийлөгчийг бол би бас зөрөгтэй шийдэмгий зан гаргаад тийм үү. Ер нь ингээ Монголын ард түмэн чинь ингээд ийм аимшигтай байж тэ төмөө олонд чинь ингээд гай зовлол ирээд байна, үхэл хавцалд ирээд байна, алуучид тэрээс хэтэрлээ, эрэгүү үйлдэл нэмэлт өөрчлөлт оруулаад одоо тэр олон улсын гэрээ гэнээс нэрээ татах хэмжээний субъект бол Монгол улс иргэн чухнагийн өрсөх гэдэг хүн байгаамаа. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийг янз бүрээр харлуулж гутаагаа доромжлоод хуцаад байгаа усууд би хэлчихье бас наа чин муу ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгч заяа. Та нар боль тэгж бас араа хит юмд ингэж туушиж болохгүй. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр гів гинтгэн одоо ингээд Монголын ард түмнийхөө зовлонг ойлгоод биднийхөө зовлонг ойлгоод хүүхдүүдийнхөө зовлонг ойлгоод энэ эмэгтэйчүүдийг алан хидаад байгаа энэ овчнуудын зовлонг ойлгоод энэ Монгол улс цаазын хууль гэдэг нь заавал байх ёстой байна гэдгээр иргэний зориг гаргаад манай ерөнхийлөгч ингээд гадаадын одоо тэр олон улсын гэрээ канацад нэгэн үндэсний байгуул хандаад ингээд нэрээ татчаад ингээд болж байгаа байхгүй юу? Ерөн зүгээр ерөн л үг дуугаа бага насны хүүхэд хүчирхийлсэн, онц хэсгээр амийг хөнөөсөн тийм үү? Одоо эх орноос урагч нар тийм үү? Энэ аимшигтай зүйлтэй зөөлөн гийсэн энэ бузар навшинт бол ерөөсөө цаазын ялал байх ёстой байхгүй юу? Ерөн зүгээр яг гарцаагүй үний юм энэ шүү. Одоо ингээд ярингуул над руу маш олон хүмүүс дургуцаад бичиж байгаа. Одоо яг энэ хүн шүүхийн байгууллагад итгэхгүй байгаа энэ итгэл үнэмшил одоо маш олон гэмт хэрэглээрээс харагдаж байна л та. Ингээд жирийн үнийг авчиад янз бүрийн юм дохоод цаацалчих үедээ мал минь ээ. Чамаа ч гэсэн цаацгаад амархан штэ мó ганд өмөр мал минь гэдэг ингээд бичиж байгаа зөндөө байгаа штэ надад. Тэр бүгдийн дарамтыг бол би даваад гарч чадна. Би бол өөрөө ямарваа нэгэн дарамтыг бол 100% даагаад гарах явах хүчин чадалтай өөрийн гэсэн итгэл сэтгэлтэй. Яагаад гэвэл та нар бодлоо бага насны хүүхдийг хүчирхийлээд амьнасыг хөнөөж байна. Тэр хүүхдийн ирээд бяцхан зүрх энэ гаж донтон адуурчид таараг бол өдөр сайхан бидний дунд инээж хөөрөөд ичээ авгаа гар дээр ас жаргалтай амьдарч байгаа штэ. Тэр бүгдийг ингээд нухчин дараад ингээд хязтаа царайлж байгаа мос алуурчид өнөөдөр ялын дээд хэмжээ үнэхээр цааз гэж одоо Монгол улс цаазын ялгуу улс оронд ирсэн байгаа л да. Тэгвэл ямар ч гэсэн ялын бодлогын өндөр болгоод 15 жилийн гямтан 25 30 жилийн онцгой шорон 40 50 жилийн ядын сангастай эдгүүлийн гэмтрэл ямар ч өөрчлөлт үзүүлэхгүй заяа. Ингээд явах юм бол хуулиараа хамгийн гол нь юм чинь хомигдох байхгүй юу? Хуулиараа юм хомигдно. Энэ хууль ялын бодлого чинь зөв хуульчлаад ингээд ороод ирэхээр ялын юун чангараад ингээд ирэхээр чинь ямарваа нэгэн нөхдүүд арьтаар суугаад санаандаа санасгүй гэмтэр хийж байгаа хүмүүс зөндөөл байгаа. Тэр бүгдийг Монголын шүүх харж үзэх байх. Би хүн болгоны цаасаад алаатгаа гэж огтосоо хэлээгүй. Өнөөдөр ингэж шүгэл үлээж ингэж төмөө одныхоо төлөө дуу болж адлагдаж тийм үү? Янз бүрээрээ бид доромжлуулж. Өнөөдөр янз бүрээрээ хараалж янз бүрийн хүмүүс би готаан доромжлуулж үзэл бодлоо илэрхийлж гэсэн миний дуу бол хизээ зогсохгүй. За ингээд цаанаас нь одоо ингээд ганц өмөргөө хитрхи хиймээд байгаа юм биш үү гэдэг ингээд цаанаас нь нөгөө репорт блог хийдэг юм уу гарууд чинь дотроо аримж оржод бөөнөрөө одоо репортлж байгаа юм шиг мэдэгдэж чинь саяхан 20 30 өний нүд гарч ирсэн богинохоо хэмжээнд 20 өний нүд ганцхан секундэд парк гал 8 болж байгаа байхгүй юу? Ер нь монголчуудаа эрэгүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг шахаж шатханд хамгийн зөв. Энэ төрлийн гэмтрийг алсан зогсоох тийм үү? Энэ төрлийн гэмтрийг өнөөдөр шүүхийн гаргасан шийдвэрд өнөөдөр би дургууттай илэрхийлээд өстөр би бачимдаад эцэг хүн аав хүнийхээ хувьд тийм үү? Бачимдаад би лайв хийсэн. Өнөөдрийн байдал баг 10,000 ширэлсэн байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг гаргасан шийдвэр яг энэ мөрдөгч энэ прокурорын байгууллагын гарсан үндслэл энэ шүүх шийдвэрийг гаргасан байж таараа. Тийм үү? Тэгэхээр одоо 2 дахь шатны шүүх байна, 3 дахь шатны шүүх байна. Монголын ард түмэнд итгэл найдууд асраагүй шүү дээ. Отгон зэмээ дөө. Тийм үү? Тэгэхээр энэ ялын бодлого гэдэг юм чинь хамгийн амар сул байгаад байна. Дэлхийн улс орноос хамгийн ялын бодлогоор баг улс орн Монгол улс байна гэдгийг хуульч өмгөөлж хүнтэй би яриад зөвлөгөө авч байна бас. Би бас ч өөрийнхөө санслаар ингээд үгүй 8 дугаар ангийн мэрэгчлээ юм төгссөн сантехникийн темс төгссөн хүнд яаж энэ толгойд нь тийм мундаг юм байх юм бэ? Би энэ хэлж штэ би энэ ухаан удаг гэдэг ордын талаар шүгэл үлээгээд маш олон сар ярьж байгаа. Төрдөө авъя.
баялагын самда хэрэгжүүлье гэдэг маш их ярьж байгаа штэ. Маш их ярьж байгаа. Энэ бүгдийг гүйцэтгэхийн төлөө би маш их хичээл зүтгэж байгаа. Би маш их сошиал дээрээс Google дээрээс уншиж байгаа. Судалж байгаа. 2012 онд Монгол улсын ерөнхий сайд дасан Сүү Батболд Хонконгийн хөрөнгийн бийж рүү анх очиод энэ Эрдэнэс 5 хувьцаа гэдэг юмыг анх гаргаж ирээд эдгээр усууд яг тухайн үед тэр 12 он тэр жил байна уу да баг одоо ухаан удаг ордыг баг энэ төрийн өмч 5-7 ордоос алдсан. Олигархуудад алдсан. Энэ бүгдийн ард хэн байгаа өнөөхөл элбэг дорж сайхан бэлэг энэ Монгол улсыг сүрүүлсэн энэ тонн дээрмж энэ хулгайчлал ард нь байгаа ч олигархууд. Барууны либерал үзэлтэй болсод. Бид өнөөдөр инх таймны гэрээнд өнөөдөр гарын өсөж зурлаа гэд Нандажлаар ерөнхий сайд олон улсын гэрээнд гарын зурлаа гэд явж байна. Өнөөдөр бид Америкийн нэгдсэн улс өнөөдөр бидэнд ойрхон байсан юм уу? Орос ахын дус үеийн үед энэ олон жил ойрхон байсан юм уу? Энийг бид санах ёстой. Орос ахын дусыг хизээж мууж болохгүй. Би шонкор хамартай Орос ах дусад би хайртай. Бид халах голын 1939 оны империалист Япон Монгол улс руу дайхад хэн бидний чөлөөж гисэн? Орос ахын дус мянган 100 мянган энэ Орос ахын дус дайчт маань халуун ам бүлээн тусаагад одоо өнөөдөр халах голын нутаг төслөөр үүр доршиж байгаа. Тэр бүгдийг бид нар мартаж болохгүй. Тийм учраас Орос ахнаас хизээч бид нар нүрээ буруулж болохгүй. Одоо цаазын ял яриад энийг сэргийгээд өгөөч, эргүүлээ нэмэлт өөрч шангадаад өгөөч гэж хэзлэхийн төлөө намайг одоо тэр 100 хэдэн мянган дагчтай мэлээ тэр ануудын өвтөргээд даваа гэдэг хүн нь шал өөр анги юм бэлээ. Хараач ерэн зүгээр яг бодит үний юмыг хэлэхэд тэр хүний тэр одоо тэр том банкны захирал байсан уу, олон тэр бом тэр улсад хохирол очилсан бодоод ял авсан байж тараа үстэй энэ итгээд. Тийм биз дээ. Тэгээд байнга л одоо тэгээд чөлөөт эдийн засаг масагга солиорол ёстой Америкийн одоо ёстой би ямар барууны либерал нам байгуулсан гэд битгий тэгж дураараа дөрөг заяа тийм юм байхгүй заяа холгаач минь. За ийм байгаа шүү. Манайхан тэгээд цаашин шеэр гэдэг өрөө. Тэгэхэд удаа ярих юм бол ингээд цаанаас нь бас нэг фэйсбүүкт манай 20 тавьчихд бас айгаад юм бас үзэл бодлоо хөмөлчихье гэдээ айгаад байна. Тийм учраас цаашин шеэрлээрээ ерөнхийдөө үг үзэл дуу хоолой маань ингээд хөмөлчрөө гэдгээс имижгээ болгоос яг миний ярьж байгаа сэдвээсээ би бол хизээч няцахгүй, хурахгүй гэдгээ би албаасаар хэлж байгаа шүү манайхаа. Тэгээ Монгол Улсын их хурлын дарга нэм улсын учралд хандаж залуу хүн, өдөртөж хүн сайн байна, ард түмэнтэйгээ ойрхон байна, цаг үрж ард түмнийхээ зовлон ойлгож нэг ярьлаа цагаан сараас өмнө итгэврийн энэ ахмадуудынхаа 36 сарын зээлийг нь ямар саа доторгоор олгож өгөөч гэдгийг одоо танаас хүсэж байна. Монгол Улсын ерөнхий сайд гомжийн замдал шатраас хүсэж байгаа шүү. Иргэдийнхээ өмнөөс ахмадуудынхаа өмнөөс та бүдээс хүсэж байгаа шүү.